Хүүхэд тэд зураг зурх, дуу дуулах дуртай, бас аавтайгаа тоглох, ээжтэй эрхлэх дуртай. Хүүхэд гэдэг хамгийн гэгээн ертөнц. Тэдний тухай бодоход цайлхан инээд гинэн хийгээд хэвлүүхэн яриа. Гой мөрөөдөлгээ дандаа гэгээн зүйл үргэлжилдэг. Гэвч бид энэ удаа тэдний тухай бараан сэдв ярьж, яаж тэднийг хамгаалах, жохом юу тэднийг ийм байдалд хүргэж байгаа талаар ярилцахаар бэлтгэлээ. Эцэг эхчүүд та бүхэн дэлгэцэндээ ойртон суув. Энэ сэдв танд ч бас хамаатай. Монгол улсын хүн амын 34.4% нь буюу 1,53,844 нь хүүхэд гэж үндэсний статистикийн хорооноос авсан 2016 оны жилийн эцсийн хүн амын тоолгын мэдээнд дурджээ. Тэдний дунд өсвөр насныхан буюу 9-14 насны хүүхэд 272,960, 16-аас 17 насны хүүхэд 95,182 байна. Хүүхдийн эрхийг хангах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг зөрчил, хүчирхийлэл, мансуурал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв хүмүүжил, төлөвшил олгох манай улсын хувьд нийгмийн чухал асуудлуудын нэг болжээ. Учир нь хүүхдээс үлдэгдэж байгаа гэмт хэрэг түүнд холбогдогчдын тоо сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа. Улсын хэмжээнд 2017 оны эхний улирлын байдлаар хүүхдээс үлдсэн 145 гэмт хэрэг бүртгэгдсэн. Нийт гэмт хэргийн 3%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 12.4%-аар өсжээ. Харин гэмт хэргийн улмаас 234 хүүхдийн эрх ашиг хохирсон нь өмнөх оны мөн үеэс 36%-аар өссөн байна. Гэмт хэрэгт өртсөний улмаас 28 хүүхэд нас барж 110 хүүхэд гэмтжээ. Өнөөдөр одоо насан туршийн хүмүүс ихэвчлэн ямар төрлийн гэмт хэргийг үйлдэж ийнэ гэхээр бусдын төрөнгийг хулгайлах гэмт хэрэг, бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмт хэргийг бол үйлдэж байна. За энэ 3 дугаар сард гарсан судалгаанаас харахад зөвхөн энэ хоёр төрлийн гэмт хэрэг одоо нийт хүүхдээс үлдсэн гэмт хэргийн 70.1%-ийг эзэлж байгаа. Судалгаанаас үзэхэд гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 60.3%-ийг 14-өөс 17 насны хүүхэд эзэлж байгаа нь ихэвчлэн өсвөр насныхан буюу ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 12 дугаар ангийн сурагчид гэмт хэрэг үйлдэж эсвэл хэргийн улмаас хохирч байна. Сургуулийн нийгмийн ажил үйлчилгээний 70%-ийг бол хүүхд хамгааллын үйлчилгээ эзэлдэг. За тэр дотроо сургууль дээр хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа байдаг юм аа. Тэгээ урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайн хийх юм бол хүүхдийг одоо хэрэг зөрчилд оруулахгүй байх, хүүхдийн эрхийн зөрчлийг гаргахгүй байх, одоо бэртэж гэмтэх, аливаа хүчирхийллээс одоо урьдчилан сэргийлэх энэ нөхцөл боломжийг бол бүрдүүлж өгч байгаа. Хамгийн чухал зүйл юу гэхээр ерөөсөө энэ хүүхдийг ингээд ерөнхий боловсролын сургуульдод гэмтэрэгт орсон хүүхдүүдийн ингээд бүх тоон судалгааг аваад үзэхээр ихэнх нь ерөнхий боловсролын сургууль сурч байгаа юм хүүхдүүд байна. Тэгэхээр эдгээр хүүхдүүд одоо ихэнх цагаа өдрийнхээ ихэнх цагийг сургууль дээр өнгөрч байгаа. Тийм учраас хүүхд хамгааллын бодлогын гол одоо торгон үзүүр бол хаашаа жилэх ёстой хөр ерөнхий боловсролын сургууль руу жилэх ёстой. Би 108 байхад ерөөсөө ганцааддаг. Миний нууцыг хинт ч хэлдэггүй. Байна уу? Хүүхдийн тусламжуудаас 108 сонсож байна. Чамд юугаар туслах вэ?